Сайн уу? Зурхаа астролог сонирхогчдоо 2025 оны 5 дугаар сарын шинэ сар яг хизээ хаана тохиох вэ? Энэ нь бидний сэтгэл зүйд амьдралын зорилгот хэрхэн нөлөөлөх вэ талаар зөвлөмж мэдээлэл хүргье. 2025 оны 5 дугаар сарын 27-ны шинэ сар Эхрийн ордонд тохионо. Шинэ сар нар сар хамтдаа Эхрийн ордонд 06-аас 05 градуст байрлана. Энэ нь нар сарны огтлцол гэж үздэг. Меркурийн гариг Эхрийн удирдагч гариг. Тухайн үед Эхрийн ордонд байх ба энэ нь харилцаа, сэтгэлгээ, мэдээлэл дамжуулалтын улам хүчтэй болгодог гэж үздэг. Марс гариг хавсарсан орд болох хумх эсвэл загсны хилийн зааг дээр байрлаж байна. Энэ нь оюуны эрч хүч ба сэтгэл хөдлөлийн нөлөөтэй холбогдно. Сатурн гариг хоньны ордонд орж байгаа нь бүтээлч, хариуцлага, сахилга батад анхаарахыг сануулдаг. Юпитер илүү өргөн сэдврүү чиглүүлнэ. Философи, утга учир, итгэл үнэмшлийн талаар илүү их хөнддөг. Эхрийн ордны онцлог агаар махбодтой орд, удирдагч нь Меркурийн гариг, иймээс харилцаа, мэдээлэл, сониуч зан, оюун санааны уян хатан байдлыг илтгэж байна гэж үздэг. Шинэ сар юуг эхлүүлж байна вэ? Суралцах, мэдлэг хуваалцах, шинэ замыг нээх, нийтж байдал, харилцааны хэв маяг төлөвшүүлэх явдал юм аа. Ах дүү, найз нөхдөдөө харилцаандаа шинэ арга зам хайх гэдгийг сануулдаг. Блог, бичвэр, сургалт гэх мэт мэдлэг түгээх хэлбэр эхлүүлэхэд хамгийн таатай үе байх нэ. 2025 оны 5 дугаар сарын 27-наас 30-ны хүртэл энэ шинэ сарны нөлөө хүчтэй үргэлжилнэ. Энэ хугацаанд шинэ санаагаа төлөвлөж, бодит алхам хийхээс илүүтэйгээр дотоод урам зориг, чиглэлээ тодорхойлох нь чухлаа. Мэдээлэл игч анхаарал сарних магадлал өндөр тул фокуслах чадвар чухал байх нь. Хувь хүний ордуудад дараах байдлаар гүн гүнзгий нөлөө үзүүлнэ. Хоньны орд хэл яриагаа хөгжүүлэх, бичгийн ажил эхлүүлэх, аялал хийхэд тохиромжтой. Үхрийн орд нь санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах нь чухлаа. Эхрийн орд өөрийн амьдралдаа өөрчлөлт хийх, дүр төрхийг эхлүүлэх тохиромжтой. Мэлхийн орд дотоод сэтгэлээ тайвшруулах, бясалгал хийх, арслангийн орд нийгмийн хүрээллээ тэлэх, бүлэг байгуулах ажил хийхэд тохиромжтой. Охины орд карьертаа анхаарч, нэр хүндээ өсгөх, мэргэжлийн алхам хийхэд тохиромжтой. Жинлүүрийн орд сургалт зохион байгуулах, аялал хийх, итгэл үнэмшлээ шинчлэх. Хилэнцэн орд санхүүгийн гүн гүнзгий судалгаа хийх, хамтын хөрөнгө дээрээ анхаарах. Нумын орд хувийн болон түншлэлийн харилцаагаа сайжруулах. Матрийн орд эрүүл мэндэд анхаарах, ажлын зохион байгуулалтаа эргэн нэг харах. Хумхийн орд бүтээлч байдалтай анхаарах, дотоод мэдрэмжээ сонсох. Загас гэр бүлдээ анхаарах, дотоод сэтгэлийн орон зайгаа гаргах. Эдгээр 12 орд маань анхаарал авахд гэмгүй. Шинэ сарны зөвлөмж тэмдэглэл хөтлөх, оюуны үйл явц байх тул шинэ санааг марталгүй бичиж тэмдэглэж авах, бясалгал, хит их мэдээлэл дарагтахаас зайлсхийж өдөрт 5-аас 10 минут нам гүн орчимд сууж өөрийгөө сонсох гэж хичээх. Дижитал цэвэрлэгээ, сошиал медиа, имэйл хэрэглээг дахин нэргэн харах дата үе. Шинэ зүйл сурах, подкаст, ном, богино хэмжээний онлайн сургалт эхлүүлвэл илүү үр дүнтэй байх нэ. Эдгээр зүйлстэй анхаараарай. Та хүсвэл өөрийнхөө натал чартыг төрсөн зурхаагаа нар сарны байрлал, энэ шинэ сард алин дээр мандаж байгаа талаар мөн өөрийн төрсөн он сар өдөр, нутаг, төрсөн цаг, минутаа мэдхийг хүсэж байвал надтай холбогдоорой. Нар сарны мандлаа мэдэх боломжтой болно. Та юу хийвэл амжилттай талаар, юу хийвэл анхаарах зэрэг зүйлсийг нэг удаа авснаар нарсан туршдаа мэдэх боломжтой. Комент хэсэгт холбогдох линк байршуулах болно. Холбогдоод ороод ирж болно. Хэрвээ энэ мэдээлэл танд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Сэтгэл хэсэгт энэ сард юуг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мөн хуваалцаарай. За ингээд баярлалаа. Дараагийн сонирхолтой контентээр иргэн уулзцаая. Баяртай.